Энэ ямар учиртай төрсөг вэ? Тэгээд их л гоё үр дүнтэй гэж сонссон бас манай найзууд хэрэгжилж өгсөн хүмүүс байсан. Тэгээд сонсохдоо бол яг бодит үр дүн маш сонирхолтой байсан учраас би зориуд ирсэн үедээ энэ бүтээгтийг бас найзуудаа танилцуулж бодож байгаа. Та хэцүү газар ирсэн. Тэгэхээр энэ төрсөлтөд бас анх бүтээсэн хүн өөр шинжилгээний мэлт гэж үздэг. Төрсөг юм байна. Энэ хамгийн анх 1979 онд зохион бүтээгдсэн төрсөг. Энийг ингээд харахын бол цаад гамшин нэг байгаа. Үүний илүү боловсруулахгүй болгоод 16 онд манай одоо компани одоо Эрдэнэ Соронзон хашчуулгууд гэдэг чухал оруулаа. Дотор тал нь ингээд ширхэг төгсөн. За. Энэ өөрөө энэ гадар тал нь энэ байгаа. Дотор талынх нь төрх бол ийм. Одоо харагдаж байна уу сайн? Одоо бол гайгүй санагдаж байна тийм. Энэ дотроо тэр харчуулна наам уу? Хамгийн их зохион бүтээхдээ ерөөсөө энэ зүйл бүтээсэн хүн энд хамгийн их ач холбогдлоо өгсөн юм байна лээ. Энэ утас хоёрт. Тэгэхээр энэ байхаараа яадаг вэ гэхээр хүний эр билгээс 33 градуст маш сайн боловсрдог юм байна л та. Тэгээ 33 градуст барьж өгдөг. Тэгэхээр маш сайн эр билгээс боловсрож одоо өргөдөл гэж яригддаг те гэр бүлүүдэд одоо өндөр үр дүнтэй байсан гэж байна. Дээр нэмээд одоо төрүүлчийн үйл ажиллагааг маш сайн дэмжиж өгдөг. Одоо төрүүлчийн өөрчлөлт гэдэгээс урьдсан сэргийлдэг. Нэгэнт одоо өөрчлөлттэй болсон хүмүүс бол өмсгөр идэгдэг. За дээр нэмээд тамирчдад нэг өмсгөр сэргэж хэрэгсэн юм шиг хүч нэгдэг. Тэгвэл тэгээ энэ чинь нөгөө сэргэшний сорилд орохгүйгээр зүгээр энийг өмсөдөж болох байна. Энэ зөв манай Монгол төвчд энийг нэлээх авсан шүү юм. Тэгээд өсвөр насныхан одоо эцэг эхчүүд нөгөө өөрийнхөө өсвөр насны хүүхдүүдийн өсөлтөнд санаа зовдөг эцэгч байдаг шүү дээ. Тийм хүмүүс хүүхдтэй энийг өмсөх юм бол өсөлтийг бас дэмжиж өгдөг. Дээр нэмээд одоо бэлгийн сулрал гэдэг зүйл явагдсан эрчүүдэд одоо бэлгийн сулралыг дэмжиж өгдөг. Тэгээ гэр бүлийн уур амьсгалыг халуун болон болгодог. Энергийг тогтмол хэмжээнд барьж өгч чаддгаараа маш олон давуу тал. Тэнд нуруунд нөлөөлөх үү? За энэ шат Эрдэнэ Соронзон хачлуу орсноор зөвхөн эмэгтэй хүн гэлтгүүгээр эмэгтэйчүүд ч гэсэндээ энийг өмсснөөр арцэг нуруу энэ ингээд битүү бүрээр орж иж байгаа хгүй. Тэр арцэг одоо нуруу тэгээ сав өндгөвч бүгдэнд маш сайн нөлөөлж байгаа. Тэгэхээр одоо эмэгтэйчүүдийн хувьд эмэгтэйчүүдийн ямар нэгэн эмгэгүүд юм уу эсвэл нөгөө одоо цэвэршээлт эсвэл одоо юу гэдэг нь тэр зүйлсүүдэд бас хэрэг болох нэ тийм учраас эмэгтэйчүүд манаас авч хэрэглэв. Эрэгтэй эмэгтэй хоёр хүнд хууль маш сайн одоо өндөр дүнтэй байгаа бүтээгдэхүүн гэсэн. Тэгэхээр энэ өөрөө 1979 онд зохион бүтээгдээд яг сая миний ярьж байгаа чадваруудыг анх 12 төрлийн чадaltaй гэж байгааз энэ чадваруудыг бүгдийг ингээд баталгаажлаад өгсөн. Солонгосын их алдартай бас дотор хүнсний компаниуд энэ ганц төрсөг бүтээч та нар ийм олон чадвартай олон төрлийн хуураад байна. Тэгээ энийг батал гэж шүүхт хандсан байт юм байна. Тэгээд энэ тухайн 79 онд бүтээснээ дараагаар дэлхийн 300 орн руу маш хурцтай өндөр борлуулалттай 300 орн бүх тусгай бүтээгдэхүүнүүд бүх тусгай одоо шагналуудыг бүгдийг авсан. Тэр гайхалтай бүтээгдэхүүн байхгүй юу? Тэгээд 16 онд манай Эрдэнэ Соронзон хачлуу буюу өөрөөсөө энерги гаргадаг байгалийн цэвэр энерги үүсгэж чуулгатай нийлүүлээд илүү чадaltaй болгох гэсэн. Тэгээд тэрнээс өмнө тэр 94 оноос 2017 он хүртэл 20 жилийн хугацаанд тэр Солонгосын одоо тэр дотор хүнсний компанитай энэ 12 чадвараа батлах гэсэн. Тэгээд шүүхэр 20 жил шүүхэр ажид энэ чадваруудаа бүгдийг батлаад гаргаад ирсэн. Батсныхаа дараагаар 16 онд зохиогч иргэн манай компани одоо зараад илүү боловсронгуй илүү чадaltaй одоо бүтээгдэхүүн болж гараад ирсэн байна. Тэр болохоор арай өөр адилхан уу? За энэний хувьд шүү дээ энэ бүтээгдэхүүн энэ төрсөг бас өөрөө дангаараа яг энэ технологи энэ дээр ингээд энэ технологиороо тусгай зөвшөөрөл патент аваад байгаа шүү дээ. Дээр нэмээд энэ сөүлийн одоо сөүл хотын музейд бас байрсан бүтээгдэхүүн байна. Ихэд зүгээр боломжтой байсан юм байна. Тэгэхээр багийн юмыг сөүл хотын музейд
байршуулахгүй шүү дээ. Нөгөө нөхөр үржвэн. За Сөүл хотын музейд очиж энийг үзэж би лайвийнэ. Яг үнэ. За. Тэгэхээр энэ өчтөр яасан гэхээр Сөүл хотын музейд байршуулах болсон гол шалтгаан тий өнөө үеийн дэлхийн хүн төрөлхтөн Солонгосын арт түмэн ийм гайхалтай төрсөгийг зохион бүтээгээд одоо ашиглаж байсан гэдэг нотлохын тулд одоо газрын гिचлийн метрийг хүн байршуулсан байдаг юм байна. Төрсөгийг тэгээд дахиад нэг зүйл болохоор энэ зохион бүтээсэн хүн нь одоо дэлхийн олон орноор яваад энэ одоо бүх үр дүнүүдээ судлаад ийм юм гайхалтай юм мэдээлэлээр хангаал, зургаар хангалттай болдог мэдээлэлээр хангаал яваад байдаг. Дээр нэмээд энэ зөвхөн төрсөгийг борлуулж бизнес хийдэг хүмүүс зөндөө. Тэр нөө эртдээ нэг эмээ өвөө хоёрын нэг болсон бодит онгоо гэж хэлэхэд тайшин тэг үнэхээр бодит үр дүн сонсоод надад их гоёсэн. Сонирхол татчихсан тэгээ тэр талаар. Тэгэхээр манай монголчууд өштэй харьцангуй нэлттэй биш. Ер нь бол ингээд тийм шүү дээ. Нуудаг. Гэхдээ яг үнэндээ хүн болгонд сэдв нь бол айгүй халуун одоо чухал байдаг шүү дээ. Гэр бүлийн өөр асуудлыг халуун дулаан болгоно гэдэг өвгөд дотор одоо юу амьдрал байна, дэлхийн амьдрал гэдэг зүйл ороод байгаа юм шиг байгаа юм л та. Тэгэхээр энийг би өөрөө бодтоор ингээд хэрэгжилж утсан 60-тай 70-тай нөхөр 70-тай эхнэр 60-тай гэр бүл одоо одлын юм нэг яриад байгаа. Нэрийг хэлсэн болохгүй да. Хэрэгжилж утсан. Яг нөгөө бэлгийн амьдрал гэдэг зүйлийг мартаад удажсэн хүмүүс үдийн төрсөйг хүмүүсээ 3 өдөр 4 өдөр дараалал татна хэлсэн байхгүй юу. Тэгээд тэр нь өөрсөн нөхөрт нь маш ирч хүчийг гэр бүлийн хамтар хоёрын харилцаа гэсэндээ маш гоё өөрчлөлтүүдийг гаргасан гэсэн. Тэгээд ингээд нүүр нурлага яриад байгаа байхгүй юу. Маш гоё. Тэгээд аз жаргалтай. Одоо ч чиний бид аюу гэрлээ.